Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь мегмар гаргийн мэнд хүргэе. За тэгэхээр олон сонсогчдын хүсэлтийн дагуу энэ удаад би минь гэр бүлийн талаарх нэлээд сонирхол татсан асуудлыг хөндөж ярихаар шийдсэн байгаа. За энэ хэрэг бол зөвхөн Хятад улсаар зогсохгүй, олон улсын мэдээллийн хэрэгслээр маш өргөн хүрээнд яригдсан сэдэв байгаа. Та бүхэн бас телевизээр эсвэл ямар нэг мэдээллийн сайтаар энэ талаар сонсоод өнгөрсөн гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр олон зүйл нуршилгүй шууд гол яриа руугаа орцгоё. Бид нэр ер нь хаадын удмынхан язгууртан угсаа гаралтай хүмүүс гэж зөндөө сонсч байсан. За харин өнөөдөр бид өөр төрлийн угсаа залгамжлалын талаар сонсох болно. За энэ хүмүүс бол улс орныг хууль парламентаар удирдаагүй, харин Хятад, Мянмарын хилийн нэг хэсгийг айдас, заллин, хууль бус үйлдэлээр захирч ирсэн. Бараг кинон дээр л ийм зүйл байдаг байхаа гэж бодогдмоор тийм нэг аимшигтай хаант улсыг байгуулсан хүмүүс байгаа. За тэдний эрхэлж байгаа бизнес нь бол тэр чигтээ гэмт хэрэг. Тэгээд бүр олон жилийн турш энэ бизнес нь цэцэглэж улам бүр хөгжиж дээшилсээр байсан ийм нэг зүйл байгаа. За минь гэр бүл болохоор Лавкан гэдэг газрыг бол тэр чигт нь бараг атгаж исэн дөрвөн гэмт бүлэглэлийн нэг юм байна. За Лавкан гэдэг нь болохоор Мянмарын Кокангийн бүсийн нэг жижиг хот юм байна. За тэгээд энэ хотыг тэд нар бол өөрсдийн хувийн бараг гэмт хэргийн вант улс болгож хувиргасан байсан. За Лавкан гэдэг нь бол жирийн нэг хил орчмын жижигхэн 50 хот бол биш. Минь гэр бүлийн гол толгойлогч болох Минь Шуай Чан гэдэг хүний удирдлагын доор за энэ газар бол дэлхийн кибер гэмт хэргийн төв штаб болсон байсан. За тэгэл онлайн томоохон заллингийн төвүүд ажиллуулах, хууль бус казино бас ажиллуулах, хар тамхи наймаалах, бүр зохион байгуулалттай биеийн үнэлэлт хүртэл тэнд байдаг байсан. Тэд бол зүгээр хууль зөрчөө зогсохгүй, бүхий л хуулийг өөрсөддөө тааруулж, шинээр бичсэн, за хүссэн болгоноо хийж болдог, мөнгө л орж байх юм бол ер нь бол ямар ч хориггүй газар болгож хувиргасан. Тэдний ажиллагаа бол зойронд нууцаар хийдэг жижиг бизнес биш. За энэ бол хэдэн тэрбумаар үнэлэгдэх аврах том гэмт хэргийн сүлжээ байсан. Топ баримт нь бол үнэхээр зочирдмоор байсан. Тайлангуудаас нь үзэх юм бол тэд 10 тэрбум юанаас за энэ болохоор ойролцоогоор 1.4 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгө байна. За ийм хэмжээний мөнгөөс илүү цөмхөлсөн гэж бичигдсэн байсан. Тэд бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа холойрын асар олон хүмүүсийг интернетээр залилж өөрсдийн оршин тогтнож байгаа газраа хэдэн мянган хүнийг хүчээр байрж, боолчилж ажилуулдаг байсан. За тэгэхээр минь гэр бүлийг шууд утгаараа мафийн бүлгэм гэд ойлгочиж бараг болно. За тэгээд та бүхний сүүлд мэдээллээс харсанчлан энэ нэг том эзэнт гүрний хамгийн гол этгээдүүд баривчлагдаад Хятад улс руу ачигдаад тэндээ бол хууль шүүхийн байгууллагаар орж Хятадын тэргүүлэгчид тэдэнд бол ямар ч өршөөлгүй, өчиггүй шууд цаазын ялыг оноосон. За ингэж хамгийн хатуу ял шийтгэл оноож байгаа гэдгээ олон нийтэд албаар бараг дэлгэж харуулсан баг. Бусад бас ингээд нууцаар ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүст давхар сэрэмжлүүлэг болж өгч байгаа. За тэгэхээр би та бүхэнд энэ аимшигтай эзэнт гүрнээ чухам яаж босгосон талаар ойлголт өгөх ёстой байх гэж бодож байна. За минь гэр бүлийнхний хувьд бол ухаантай гэхээсээ илүү нэлээд тийм овжин хүмүүс байсан гэдэг нь ярих зүйл дээрээс бол анзаарэгдэх болно. За түрүүний дурдчихсан Мянмарын Кокан гэдэг бүс 2015 оноос хойш нэлээд докторгүй. За тэгээ олон жилийн турш энэ газар зэвсэгт мөргөлдөөн болж хараа хяналт бол нэлээд сул гэдгээрээ алдартай байсан юм байна. Тэгэхээр ийм төрлийн газар бол зохион байгуулалттай гэмт хэрэг үүсч үржихэд бол хамгийн таатай орчин гэдгийг тэд нар бол ойлгож овчноор ашиглаж чадсан байгаа. За тэгээ минь гэр бүлийнхэн удалгүй 4 том овгийн нэг болж өөрсдийн нутаг дэвсгэр мөн өөрсдийн гэсэн хуультай болж эхэлсэн. За тэдний гол бизнесийг Scandemic гэж нэрлэдэг. За Scandemic гэдэг нь юу вэ гэдгийг та бүхэнд бас тайлбарлаад өгье. Өмнөд Азиад цахим заллин маш хурдцтай өсч үржсэн үзэгдлийг нэгдсэн үндэсний байгууллага Scandemic гэж нэрлсэн байт юм байна. За тэгээд минь гэр бүлийнхний хувьд бол яг энэ цахим заллингийн жинхэнэ маструуд болж чадсан. За тэгчээд яг шорон шиг маш их харуул хамгаалалт сайтай аврах том байгууламжуудыг барьсан байна. За тэр дотор нь бол бараг 10,000 орчим гаруй хүмүүс бол байдаг. За бараг ихэнхэн шахуу хууртагдаж тэнд очисон хүмүүс байсан. За тэгэл тэр хүмүүсээр хүчээр өдөржин шүнжэнгүү цахим заллин хийлэгдэг. Гэхдээ зүгээр нэг бидний урд нь сонсч ирсэн романтик заллин ч юм уу тийм төрлийн хүүхдийн тоглоом шиг заллин энэ ерөөсөө биш.
Харин хуурамч хөрөнгө оруулалтын платформыг ямар ч алдаагүй, ямар ч өөсөө байхгүй байдалтайгаар боловсруулад дэлхийн олон орны ялангуяа хятад иргэдийн халаасыг юучгүй сэгсэрдэг байсан. Тэдний ажиллагаа бол асар том, тэгээ маш нарийн зохион байгуулалттай, бас туйлын хэрцгий байсан гэгддэг. Гэхдээ залилан бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг нэсэн. Мэн гэр бүлийнхэн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн мэрэгчлэлтийн шиг гэмт хэргийн портфолиогоо төрөлжүүлж чадсан. Мэдхгүй ямар ч хүн ингээд харсан маш тийм гялцял, хууль бус казино ажилуулдаг байсан. Тэнд бол мөрөөдөд тоглогчид цуглараад мөнгө угаахад яг тохиромжтой халахвч болдог байсан. Хэрвээ хэн нэгэн ширээний ард бүх мөнгөө алдах юм бол өрөө дарахын тулд тэдний цахим зайлангийн төвд ажиллах санал хүртэл тавьдаг байсан байна. Ингэж л хүмүүс тэдний системд бүр мөсөн төгжигддэг байсан. Үүгээрч зогсохгүй тэд бас харт өмхний 8-нд гүнзгий орооцолцсон. Мянмар улсын хил нь өөрөө хяналт шалгалт маш сул байсан болохоор тэд бол дуртай үедээ мансууруулах бодис зөвөрлөдөг байсан. Дараа нь тэд зохион байгуулалттай биеэ үнэлэлтийн бүхэл бүтэн сүлжээг бий болгоод өөрсдийнхөө торонд орж ирсэн хамгийн эмзэг хүмүүсийг юучгүй мүлждэг болж эхэлсэн. Нэг өгүүлбэрээр хэлэх юм бол бүх муу мухай бүхэн нэг дор бүрэлдсэн жинхэнэ там гэдэг зүйлийн нэг цэгийн үйлчилгээ гэж хэлж болохоор байсан. Мэн гэр бүлийн толгойлогч өөрөө болохоор Мянмарын цэргийн ангитай нягт холбоотой. Нутгийн нөлөө бүхий улс төрчидтэй зузаан харилцаатай. Энэ нь болохоор түүнд хууль ёсны юм шиг халахвч хамгаалалт болж хийж байгаа гэмт хэргийг нь хинч таслан зогсоож бас халдаж чадахгүй болгосон. Тэгээд хятад болон бусад улс орны залуучуудыг өндөр цалинтай техник технологийн салбарын ажилтай юм шиг харагдуулж яг тухайн ажилд зуучилдаг хүмүүс нь болохоор гайхалтай тийм өндөр цалин, үнэгүй байр, адал явдалтай амьдрал амлаад сошиал орчинд бол ажлын байрны зарыг оруулдаг байсан. Олон хүнд энэ нь болохоор мөрөөдлийн боломж юм шиг санагдаж, харин бодит байдал дээрээ жинхэнэ хар дарсан зүйд болж хувирдаг. Лаокан гэх тухайн хотод очисон хүмүүсийн мөрөөдөл зүгээр л шууд шоронгийн ял болж хувирдаг байсан. Тэгээд явж очисон даруйд нь хүмүүсийн гадаад паспортуудыг нь хураагаад авчдаг. Тэгчээд аяллаа зардал, сургалтын төлбөр гэсэн нэрээр бол асар их өртөө болсон гэдгийг нь тухайн хүмүүст нь хэлнэ. Тэгээ өндөр цалинтай ажил гэдэг нь бол шал худлаа. Харин тэд нар өдөрт бол 12-оос 15 цаг онлайнаар заллин хийж, зэвсэгтэй хамгаалагчдын тасралтгүй хяналтанд ор ажиллах ёстой болдог. Тэдэнд бүгдээрэнд нь бэлэн скрипт, тэгээ бэлэн зорилт гаргаад өчтдөг. Тэгээ тэрнийх нь дагуу өдөр болгон хүмүүсийг хуурч мэхлүүлэхийн тулд албатан ажил хийлэгдэг. Ингээд ийм маягаар тухайн хот бол ерөөсөө бүхэлдээ хүмүүсийг татаж авчираад ахиж хизээч гарахгүй байхаар зохион бүтээгдсэн. Яг энэ хүртэл зохион байгуулалтыг нь ерөнхийд нь сонсоод үзэхээр No More Bets гэдэг манай сүгээр урд нь яригдчихсэн киноны үйл явдал тэр чигтээ таны бодол дотор бууж байгаа байх гэж бодож байна. No More Bets гэх кино бол гарсан даруйда маш олон хүмүүсийг цочроолсон, маш сайн бүтээл болж чадсан. Netflix дээр сүүлд нэрээ орсон билээ. Та бүхэн тэр киног заавал нэг үзээрэй гэж зөвлөмөр байна. Ингээд хэрэг рүүгээ хэдүүлээ буцаад оръё. Лаокан гэх хотын эдийн засаг бол бүхэлдээ гэмт хэргийн юм нэг балиар системээс хамааралтай болоод казино, зочид буудал, рестораны бүх үйл ажиллагаа энэ салбаруудад зориулагдаж, заллин мөрөөдөд тоглоомноос орж ирсэн мөнгө цөөхөн хідэн мафийн гэр бүлийнхнийг баяжуулж мянган хүнийг орчин үеийн боолчлол руу түлхсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоолсноор л оргил үедээ зөвхөн Мянмарт л гэхэд 100,000 гаруй гадаад иргэдийг эдгээр заллингийн төвүүдэд хойрж хүчээр ажилуулсан гэсэн тоо байдгийн байна. Тэгснээ Лаокан гэх газар нь яг гол төв нь гэгддэг байсан юм байна. Үйл ажиллагааны цар хүрээ нь үнэхээр толгой иргмээрсэн гэмт хэргийн сүлжээ нь бол онлайн хохирогчдыг онлоо зогсохгүй. Тухайн хотоо хүртэл тэр чигт нь залхицсан гудамжаар нь жинхэнэ төрийн цагдаа нар биш, харин мафийн бүлэглэлүүдийн үнэнч туслахууд хаа сайгүй эргүүл хийж явдаг болсон. Дарга нар юу гэж тушаал буулгана? Яг тэрнийхэн дагуу бүх зүйлийг гүйцэтгэдэг. Тэгээд тэрийгээ болохоор шудраг ёс гэж боддог байсан. Тэгээд энд тэнд бүтээн байгуулсан байшин барилгуудаас хамгийн аимшигтай нь бол Crouching Tiger Villa гэдэг нэртэй тийм зохицолбор байсан байна.
За Villa Enter гэсэн сүржин нэртэй мөртлөө ямар нэг тансаг амралтын газар энэ бол огт биш. Харин нэг дор бүхэл бүтэн 10,000 хүнийг хордог өндөр харуул хамгаалалттай тийм шорон байсан баг. За тэнд бол ажилтдаг хүмүүс маш тийм жижиг давчуу байранд шахацлалтаж амьдардаг. За тэгээд эрх чөлөөгөө бүрэн алдсан маш их айдас дунд хүнд хүчээр ажлыг энгийн ажлаас ч урт цагаар өдөр болгон хийдэг тийм нэг хуваартай амьдарцгаадаг байсан юм байна. Тэгээд тэдний гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц арга нь өөрсдөөр нь хийлэгдэг цахим заллингууд байсан. Доторх нөхцөл байдал нь бол үнэхээр аимшигтай байсан. Амьд гарсан хүмүүсийн яриагаар бол зорилтоо биелүүлээгүй, за эсвэл эсэргүүцхийг оролцсон хүмүүс нь хөшөглүүлж, зодуулах, за тамлуулж, өлсөглөнд орж шийтгүүлэх нь бол энгийн үзэгдэл байсан гэдэг. Хамгаалагчид цахилгаан бороохой, за ганцаарчлан хорих камер болон бусад хэрцгий арга хэрэглэж сүрдүүлэх маягаар захирдаг байсан. За зорилго нь бол ажилчдын сэтгэл зүйн бүрэн туйлдуулж эсэргүүцэх чадварыг нь юучгүй болгох тийм хорон зорилготой байсан байна. За энэ цикл нь хизээч дуустдаггүй, байнга давтагдаж үргэлжилсээр байсан. Сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийллийн жинхэнэ том шиг цикл байсан. За сүүлд гарсан шүүхийн шийдвэрт дурдсанаар бол Мин гэр бүлийн мафийн синдикат нь дор хаяж 10 ажилчны амь насаа алдсан явдалтай шууд хамааралтай. Ерөнхийдөө бол шууд утгаараа хариуцлага хүлээх ёстой хүмүүс гэж тооцогдсон байдаг. Тэдний хувьд бол хурж ирж ажиллаж байгаа хүмүүсээ хүүлнэ гэдэг нь уг нь бол гол зорилго нь биш. Яаж хийж агаад тэр хүмүүсийг хүчээр ажил хийлгэж мөнгө олох нь чухал байсан. За тэгээ нэг үйл явдал болсон нь юу байсан гэхээр за хятад руугаа оргож зүхтаахыг завдсан хэсэг бүлэг хүмүүсийг олж барьж аваад яг тэр удирдан зохион байгуулсан хүнийг нь шууд буудаж хөнөөсөн үйл явдал болж исэн юм байна. За ерөнхийдөө ингээд бусад бүх хүмүүс зүхтах гарц байхгүй. Бидний төлөө ажил эсвэл өөх гэсэн мессежийг энэ үйл явдлаараа харуулахыг хичээсэн баг. Ингэснээрээ Мин гэр бүлийн ажиллагаа огт доголдолгүй цаашаа үргэлжилж тэр бумаар нь мөнгө олсоор байсан. Тэдний хийдэг заллингийн систем бол олон хүний амьдралыг сүрүүлсэн. За гэр бүлүүд бүх хуримтлалаа алдаж, ахмадууд тэтгэврээ уурдуулж, тоолж баршгүй олон хүн санхүү, за тэгээ сэтгэл санааны хувьд бол бүрэн сүрсэн. За нэгдсэн үндэсний байгууллагын тооцоогоор бол зүүн өмнөд Азийн заллингийн салбар жилд дунджаар 43 тэрбум долларын хохирлыг бусдад учруулсан гэсэн байна. За ингээд энэ байдлаараа бол Мин гэр бүлийн асар том заллингийн сүлжээ хизээч зогсохооргүй, хинт ч дийлдэхэргүй юм шиг харагдчихсан. Гэхдээ бүх зүйл мөнх биш гэдгийг Хятад улсын засгийн газар жинхэнэ утгаар нь харуулж чадсан байгаа. За энэ бүхэн хангалттай гэсэн томоохон арга хэмжээг тэд бол авч эхэлсэн. За хулгайлагдаж боолчлогдсон олон мянган хүмүүс нь Хятадын иргэд өөрсдөө байсан. За тэгээд ч заллуулсан хохирогчдын ихэнх нь бас л Хятад хүмүүс байсан. За энэ асуудал олон нийтийн уур бухимдлыг бол дээд зэгт нь хүргэж үндэсний аюулгүй байдалд занал хийлэх хэмжээнд хүрсэн гэж бол үзсэн юм байна. За хилд авч тамлуулсан, задуулсан, боолчлогдсон Хятад иргэдийн түүх сошиал орчинд хүчтэй тарж нэн дараа энэ тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дарамт Бээжинд үүсч эхэлсэн. Хяналт болон доктортой байдлыг эрхэмлдэг Хятадын засгийн газрын хувьд бол өөрийн улсын иргэдийг урд хилийн хөрш хотод нь мөлждөг, аврах том гэмтгэрийн бүлэгмийг төвчээд суух угаасаа боломжгүй. За тэгээд ч энэ байдал нь эрх мэдэл болон иргэдэд хамгаалдаг гэсэн байр сууринд нь сөргөөр нөлөөлж исэн. За тэгээ 2023 онд Бээжинд бол асар том ширүүхэн ажиллагааг эхлүүлж Мин гэр бүлийнхэн болон тэдний бүхэл хамсаатнуудад үдшилэг ингээд дууслаа гэдгийг ойлгуулахар болсон. За тэд бол эхлээд олон нийтэд анхааруулга тарааж өөрийн иргэдэд тухайн бүс нутаг руу ойртохгүй, явахгүй байхыг сануулж энэ хэрэгт оролцсон орооцолцсон хүмүүсийг өөрсдөө ирж бууж өгөхийг уриалсан байгаа. Эхлээд ийм байдлаар боломж бас олгосон гэсэн үг. За хүч хэрэглэхээс өмнө өөрсдөө бууж өгвөл өгөө гэсэн үг. Тэдний хувьд энэ арга бол Мин гэр бүлийн эсрэг хэлүүлсэн дайны анхны сум байсан. За тэрнээс гадна Хятад улс бол Мянмарын эсрэг өөрсдийн улс төрийн болон эдийн засгийн асар их нөлөөгөө ч гэсэн ашиглаж эхэлсэн. Тэд бол Мянмарын цэргийн генералуудад маш хүчтэй дарамт үзүүлж эхэлсэн. За урд нь болохоор генералууд нь
тэр бүхнийг ерөөсө тоодоггүй нөгөө том мафийн хүмүүстэй шууд хамтарч ажилладаг байсан юм байна. За сүүлд харин Хятадын засгийн газрын зүгээс бидний хамтын ажиллагаа үргэлжлэх эсэх нь наад залилангийн төвүүдийг тэр чигт нь нураахад хэрхэн туслах вэ гэдгээс хамаарна гэж ил тодор сануулж эхэлсэн. Энэ дипломат шахалт шийдвэрлэх үүрэгтэй байсан. За учир нь гэх юм бол энэ Мин гэр бүлийнхнийг хамгаалж исэн Мянмарын дээд албан тушаалтнуудаас тэднийг тусгаарлаж урд өмнө нь байгаагүйгээр сул дорой болгож ицсэн. Тиймээс 2023 оны 11 сард Хятад улсаар томоохон ил тод алхам хийж Мин гэр бүлийн гол гишүүд тэр дундаа овгийн толгойлогч Мин Шуайчан гэх хүнийг баривчлах тушаал гаргасан. За энэ нь бол шууд утгаараа дайны зарлан байсан. За тэгээд царайг нь ил гаргаж эрен сурвалжилж байна гэж тодор бичиж онлайн орчинд цацаж эхэлснээр Хятад улсын засгийн газрын зүгээс бол одоо та нар хаашаач зогтох газаргүй болсон гэдэг өгүүлбэрийг маш тодор хэлсэн гэсэн. Энэ алхам нь өөрөө зүүн өмнөд Азийн бүсийг тэр чигтэн донслогож Мин гэр бүл нурж унах нь тодорхой болсныг харуулж чадсан. Ерөнхийдөө Хятад улсын зүгээс бол хил давж очиод ч хамаагүй гэмт хэрэгтнүүдийг барина гэсэн шийдвэрт хүрсэн байгааг нь харуулж исэн. За ингэж нэг тоглоомын дүрм өөрчлөгдөж Мин гэр бүл одоо жинхэнэ хууль сахиулагчдаас цухтааж байгаа оргодлууд шиг болж хувирсан. Хятад улсаас шахалтаа улам бүр нэмэгдүүлж авах үеэр нөхцөл байдлыг оронгоор нь эргүүлэх өөр нэг томоохон үйл явдал өрнөж эхэлсэн. За тэр нь юу байсан гэхээр 2023 оны сүүлээр Мянмарын хойд бүс нутгаар 5 ах дүүсийн холбоо гэдэг нэрээрээ танигдсан Мянмарын үндэсний босогчдын эхслийнхэн цэргийн томоохон дайралтыг эхлүүлсэн юм байна. За тэгээд энэ нэг 5 ах дүүсийн холбоо гэх эхсэл нь яг яах зорилготой байсан бэ гэсэн чинь залилангийн төвүүдийг устгах, бүс нутгийг генералууд болон мафийн бүлэглэлүүдийн хяналтаас чөлөөлөх гэсэн тийм нэг зорилготой байсан. За энэ ажиллагааг нь бол операц 1027 гэж нэрлэдэг. Тэгээд тэдний дайралт бол үнэхээр гайхалтай үр дүнг авчирч чадсан юм байна. Тэд бол шууд Лауканыг онилсан байсан. За энэ хэсгээс бүх зүйл сонирхолтой болж эхэлнэ. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар бол Хятад улс энэ дайралтыг чимээгүй далдуур дэмжиж яг өөрсдийнх нь хийхийг хүсэжсэн зүйлийг нь операц 1027 амжилттай хийцэн болохоор нүдэн айнаад дотроо баярлал чимээгүй тэгээд өнгөрсөн гэж үздэг. Гэмт хэрэг болон болсон явдал сонсох дуртай сонсогчдоо нэг сонирхолтой мэдээллийг дуулгая. За саяхан Монголын хамгийн дуйлантай гэгддэг гэмт хэрэгүүдийн талаарх баримтат кино цацагдсан байсан. За нэр нь болохоор гэмт хэргийн цуврал гээд олон ангид баримтат кино юм байлаа. За манай улсад болж исэн гэмт хэргийн талаар үнэн зөв баттай мэдээллүүдийг цоглуулж мөрдлөг болон нотлох баримтууд дээр үндэслэж яг тухайн хэрэгүүдийн ард нуугдсан бодит түүхийг өгүүлэх замаар сэрэмжлүүлэх болгох зорилгоор бүтээгдсэн ийм нэг маш сонирхолтой кино гарсан байлаа. Та бүхэнд ямар тач нэг трейлерыг нь хүргэе. Асуурлахаар ийм сэтгцэд нөдөөт байцыг орлуулдаг юм байна. Өөрөө хэрэгэлдэг юм байна. Надад ямар ч тийм холдох боломж өгөхгүй. Дээрээс нь найз нөхдөс минь хүртэл холбоог маань тасалсан. Хүний сэтгцэд нөлөөлдөг юм хэрэгжилж байгаа юм чинь. Тэгэл элдв янзаар хараана. Тэр хавар байд гэдгийг мэддэг болохоор намайг хайсаар аваад болоод ирсэн. Хинрээ хаана байгааг мэдэхгүй юм. Ээж их рүү явсан. Тухайн үед яг юу болоод идэв гэснийг сайн санахгүй. За бид нар хэргийн газрын үйлчлэгээс эрүүний доод хэсэг болсон. Ингээд энэхүү онц сонирхолтой гэмт хэргийн цуврал олон ангит баримтат киног та Univision болон Look TV-гээс сонгож үзэх боломжтой. За тэрнээс гадна Univision-ийн Монгол багц нь 12 сард 50% хөнгөлөлттэй буюу 7450 төгрөгөөр идэвхжүүлэх боломжтой болсон байгаа юм байлээ. За тийм учраас та бүхэн Монгол багцаа идэвхжүүлээд энэ цувралыг үзэх боломжтой. За ингээд хэдүүлээ Мин гэр бүлийн түүх рүү буцаад оръё. 5 ах дүүсийн холбоо Лаукан руу ойртох тусам
Мин гэр бүлийнхэн болон одоо бусад бүлэгмүүд хавчигдаж эхэлснээ ойлгосон. За араас нь бол Хятад улс урдаас нь одоо хүчтэй холбоо тэднийг гарцгүй болгож байгаа нь бол тодорхой байсан. За нөгөө нэг байнгын одоо тэднийг хамгаалж яадаг цэргийн том албан тушаалтнууд нь баг багаар замхоорч өөрсдөө ч гэсэн тэд яаж ч хичээгээд дийлэхгүй гэдгээ ойлгосон байгаа. Ингээд ялагдал нүүрлэх үеэр бол Мянмарын хууль сахиулагчид байр сууриа өөрчлөөд Хятадыг тайвшруулахын тулд өчигдөрхөн одоо ингээд хамгаалаад сүйд майд болж исэн хүмүүсээ ямар ч өчиггүйгээр баривчилж эхэлсэн. За хэдхэн хоногийн дотор гэхэд Мин одоо гэр бүлийн гишүүд бүгдээринг нь бариад дуусгасан баг. За тэгсэн чинь бүлэгмийн ахлагч одоо тэр Мин Шойчон гэдэг хүн болохоор Мянмарт хоригдож явах үеэрээ амиа хорлсон гэсэн мэдээлэл бол тарж эхэлсэн. Ингэснээрээ тэр бол Хятадд очиж хууль цаазын өмнө хийсэн хэрэгтэй ял шийтгэл авахаасаа ч өмнө амиа хохоолж өөрийгөө одоо хороосон байдаг. За түүний хүү Мин Гуопин, охин Мин Жулан, за ач охин Мин Жэнжэн гэх хүмүүс бол бүгдээрээ энэ гэмт бүлэглэлийн гол хүмүүс гэгдэж бүгд баривчлагдаад хил дээр тэднийг Хятадын эрх баригчдад шилжүүлсэн. Нэгэн цаг үед бол хинч хаалдаж чадхааргүй гэгддэг байсан гэр бүл одоо ингээд гарандаа гавтай торны цаан суух за эсвэл хамгийн хүнд ялаар шийтгүүлэх нь тодорхой болсон. Ингээд энэ нэг улсаас улс дамнсан гэмт хэрэгтэн шилжүүлэх үйл явц Хятад улсын хувьд бол асар том ялалт гэж харагдчихсан. За энэ нь бол тэдний хууль сахиулагчид хилээр давж хүчээ харуулж чадна. За мөн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд ямар ч алхам хийж чадна, хийхэд хизээд бэлэн гэдгийг нь харуулсан. Ингээд Мин гэр бүл баригдаж Лавкан хот утгаараа дампуурсны дараа олон мянган хүн тэндээс гарч эх орн руугаа буцаагдсан. Заллингийн төвүүдийг буулгаж эхлэх үед 53,000 гаруй Хятад иргэдийг бүгдийг нь Хятад улс буцааж татсан юм байна. За энэ этгээдүүд нь хохирогчд болон сэжигтнүүд гэсэн хоёр төрлийн хүмүүс байсан. Ингэж Кэбер гэмт хэргийн нийслэл гэгддэг байсан хот бүр мөсөн унаж тэдний хамгийн том операцийг удирддаг байсан хүмүүс шүүхийн өмнө зогсох цаг ирсэн. Мин гэр бүлийн гэмт хэрэг нь өөрөө сүүлийн жилүүдэд Хятад улс дахь хамгийн их анхаарал татсан хэрэгүүдийн нэг болсон. За тэгээд ч энэ нь бол зүгээр нэг хэд хэдэн гэмт хэрэгтнийг шийтгэх асуудал биш, маш хүчтэй улс төрийн мессеж болж өгсөн. Шүүх хурал Вэнжоу хотын дунд шатны ардын шүүхэд болоод за 2025 оны 9 сарын 29-нд 39 хүнд ял шийтгэл оноосноо зарласан. За прокурорын зүгээс Мин гэр бүлийн бараг 10 гаруй жил тасралтгүй ажилласан асар том гэмт хэргийн эзэнт гүрний бүхий л баримтуудыг ил гаргаж тэр нь уул аваа шиг их бичиг цаас одоо болсон юм байна. За гэмт хэрэгтнүүдийн ял нь бол маш хүнд байсан. За энэнд нь гэмт бүлэглэл байгуулсан, удирдсан, хүн алдсан, хүн хулгайлсан, залин хийсэн, хууль бусаар хорьсон гэх мэт зүйл ангууд багтжсэн. Шүүх хуралдаанаар Мин гэр бүлийнхний ажиллагаа нь хэрцгий хүнлэг бус байсан гэдгийг бүрэн ил болгосон. Прокурорууд тэр нэг Crouching Tiger Village болсон тамлал, дарамтын талаарх баримтуудыг танилцуулж, амьд гарсан хоригдлуудын мэдүүлгүүд, за тэгээд цахим нотлохоонуудыг дэлгэж харуулсан. Хамгийн хүнд ял тулгасан хэсэг нь юу байсан гэхээр зугтгыг оролцсон дор хаяж 10 ажилчны амийг хөнөөсөн хэргийн тухай одоо байсан. За шүүхэд бол гэрчлэхтэй тэднийг хөөж барьж авч агаад тэгээд яг Мин гэр бүлийн гар хүл болсон хүмүүс нь буудаж алаад бусад хүмүүсийг энэ байдлаараа айдас давтуулахыг зорьсон тухай яригдсан. За энэ бүх баримтуудаас нь харахад бол Мин гэр бүл зүгээр ч нэг гэмт бүлэглэл биш, харин хүний амь насыг үнгүүдүүлж тамлал гэдэг зүйлийг тогтолцоогоо болгосон аимшигын нэг тийм садист байгууллага гэдгийг нь тод харуулсан. Шүүгдэгчдийн дунд бол гэмт бүлэгмийн үлдсэн удирдагчид болох Мин Гуопин гэд хүүн, за Мин Жулан гэд охин нь, Мин Жэнжэн гэд ач охин нь байсан. За энэ хүмүүс бүх үйл ажиллагааг удирдаж, санхүүг нь хянах, бусдыг шийтгэх, тушаал гаргах зэрэгт оролцсон гол зохион байгуулагчид гэж буруутгагдсан. За прокурорын зүгээс болохоор энэ хүмүүс Мин гэр бүлийн эзэнт гүрний бүхий л гэмт хэрэгт хариуцлага үүрэх ёстой. Тэгээд өөрсдийн үйлцэн харгислалтаа өчөөхөнч гимшээгүй гэж мэдэгдсэн. Энэ шүүх хурал нь яг үнэндээ бол олон жил дуу хоолойгоо хүргэж чадаагүй хохирогчдын хувьд үннээ хэлэх маш том боломж байсан. Тэр газарт хоригдсон хүмүүс, за мөн дэлхийд даяар заллинд нь одоо хуурцсан хүмүүсийн төлөөлөлч гэсэн үннийг хэлж ярьж чадсан байгаа. За энэ хэрэг бас нэг том зүйлтэй давхцаж таарсан юм байлээ. За тэр нь бас их сонирхолтой байсан.
За Мин гэр бүлийн шүүхийн шийдвэрээс яг нэг өдрийн өмнө бол Хятадын хөдөө аж ахуйн сайд асан Тан Рэнжэн гэдэг хүн авилгын хэрэгээр 2 жил шоронд суугаад дараа нь цаазаар ахуулах тийм ял сонссон юм билээ. За энэ хоёр хэрэг хоорондоо юу нэг тийм холбоогүй ч гэсэн цаг хугацааны давхцал нь хүмүүст бол хүчтэй мессеж болж чадсан. За тэр нь юу байсан гэхээр та төрийн том төвшмөлч бай, хилийн ойролцоох мафийн толгойлогчч бай, хууль бол хууль, хуулийн дээр хинч байх ёсгүй гэсэн маш том хатуухан мессеж байсан. За тэгээ шүүхээс ялын тогтоол гарсны дараа мэдээлэл нь бол асар хурдан улс даяар цаашлаад дэлхийд даяар тарж эхэлсэн. За Вэнжоугийн дунд шатны ардын шүүх Мин гэр бүлийн хамгийн хүнд гэмт хэрэг хийсэн гэгдэх 11 хүнд бол шууд цаазын ялыг оноосон байгаа. За өөр 5 хүн бол 2 жил шоронд сууж агаад дараа нь цаазлуулах нөхцөлтэй тийм ял авсан. За тэгээ ийм нэг ялгаа байгааг та бүхэн ер нь бол ингээ анзаарсан баг. Зарим хүнд нь болохоор ингээд шууд цаазлах ял оноочингуудаа хэдхэн хоноод тэр цаазын ялаа шууд гүйцэтгэдэг. Харин заримд нь болохоор ингээд тэнсэн юм шиг нэг юм уу 2 жил амьд байлгаж агаад дараа нь цаазлна гэсэн ийм нэг ялгаатай байдаг. За тэгээ энэ нь ямар учиртай вэ гэсэн чинь 2 жил шоронд суугаад цаазын ялаа хүлээж авах хугацаанд хэрвээ сайн хүмүүжигч байгаад ямар нэг алдаа энэ ерөөсө гаргахгүй шоронгийн дүрм журмыг ерөөсө зөрчихгүй тийм харшлах зүйл хийгээгүй байх юм бол цаазын ялыг нь өөрчлөөд бүх насаараа шоронд суух ял болгох магадлал өндөр байд юм байна. За тэгээ үйлцэн 39 хүний дундаас 11-т нь бүх насаараа шоронд суух ял оноогоод за бусд нь бол яг ямар төвшөнд оролцсон гэдгээс хамаарат 5-аас 24 жилийн хорих ял оноосон байсан. Ингээд энэ шүүхийн шийдвэр нь үндсэндээ бол Мин гэр бүлийн бүх бүтцийг бүрэн нураасан үйл явдал болсон. Нөгөө хүү охин ач гэдсэн толгой нөхдөд бол бүгд цаазын ялыг авсан юм байлээ. За эцсийн дүндээ энэ шүүх хурал за мөн ял шийтгэл нь тэр чигтээ зүүн өмнөд Азийн бусад гэмт бүлэглэлүүдэд сануулсан маш ойлгомжтой сануулга болж өгсөн. За Хятад улсын эрх баригчид та нарыг харж байгаа шүү. Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг төвчихгүй. За өөрийн улсын иргэдэд хор хүргэсэн ямар ч гэмт хэргийг таслан зогсооход бэлэн гэсэн тийм мессеж болж чадсан. За тэгээ Мин овог сүрч Лавкан цэвэрлэгдэж шударга ёсыг тогтоолоо. Ингээд асуудал шийдэгдлээ гэж бодож ивэл бас үгүй. За Мин гэр бүлийн синдикатыг устгасан гэдэг нь бол өөрөө асар том ялалт юм шиг боловч скандемик буюу цахим заллингийн тахлыг бол зогсоож чадаагүй. За нэг заллингийн төвийг устгалаа гэж бодоход өөр хоёр нь хаа нэгтээ дахиад гараад ирдэг. За ийм нэг сүлжээний гэмт бүлэглэлүүд маш тэсвэртэй дасан зохицох чадвартай байдаг. За тэд нар бол Лавкан нурж унснаас сургамж аваад хууль сахиулагчдаас төрүүлэхийн тулд тактика аль хэдийнэ өөрчлөлт эхэлсэн. Яасан гэсэн чинь маш олон заллингийн төвүүд зүгээр л нүүж эхэлсэн. Лавкан шиг анхаарал татсан хотод төвлөрхийн оронд тэд бол Мянмарын өөр алслагдсан бүсүүд, за тэгэл Камбож, Лаос гэх мэт хууль нь маш тийм сул, шалгалт сул, авилгын асуудал газар авсан улс орнуудаар тарж байршиж эхэлсэн. За тэгээд тухайн тарж байрлсан төвүүд нь өсөр том өндөр бол биш, жижиг болохоор олж илрүүлэх, тарааж устгах бол маш хэцүү. За ингээд энэ бизнесийн загвар өөрөө хэтэрхий ашигтай байдаг учраас гэмт бүлэглэлүүд нь өөрсдөө орхи болиё гэсэн ямар ч бодлого байдаг юм байна. Харин ч хууль сахиулагчдаас зайлсхийхийн тулд байршлаа байнга сольж ийш тийшээгээ нүүх, өөрсдөө нуугдах тактикийг ашигладаг. Тэрнээс гадна заллин хийдэг бүлэглэлүүд технологи улам ухаалгаар ашиглаж эхэлсэн. За тэр нь юу вэ гэхээр мөнгөө зөвгөрлөхдөө криптовалютыг тэд нар бол өргөн хэрэгжилж байгаа явдал нь хууль сахиулагчдын мөрдөх ажлыг асар их хүндрүүлдэг гэсэн байна. За тэрнээс гадна бол хиймэл оюун ухаан ашиглаад илүү үнэмшилтэй заллинг бүтээгээд зарим ажиллагаагаа бүр автоматжуулаад эхэлсэн. За ингэснээрээ тэд нар бол цөөхөн хідэн ажилтнтайгаар олон хүнд зэрэг хаалдах боломжтой болж бизнесийн загвар нь бүрч илүү их үр ашигтай болсон гэсэн үг. Ингэснээр гэмт бүлэглэл болон хууль сахиулагчдын хоорондын тэмцэл улам бүр хурцдаж, заллингийн бүлэглэлүүд маш хурдан арга хэмжээ аваад сурцсан, дасан зохицох чадвар нь улам бүр сайжирсан, цагдаа нараас төрүүлж алхахгүй бол өхөл хүлээж байгаа гэдгийг нэвт чувт ойлгоцсон байна гэсэн. Тийм учраас Мин гэр бүлийн уналт нь өөрөө кибер гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийн чухал хэсэг боловч түүхийн төгсгөл бол биш гэсэн үг. За ингээд хамтын ажиллагаа үр дүнтэй байж чаддаг гэдгийг энэ хэрэгээс бид нар бол ерөнхийдөө олж харлаа. За энэ хэрэгээс гадна Хятад болон Таиландын хууль сахиулагчид хамтарсан ажиллагааны үр дүнд бол нийт 7000 гаруй ажилтныг чөлөөлсөн үйл явдал
бас одоо болж исэн юм байлээ. За залилангийн гэмт хэрэг ямар хэмжээнд хүрсэн байгааг энэ удаагийн одоо дугаараас бид нар бүгдээрээ бас харж чадлаа. За ийм залилангийн схемд хамаг эд хөрөнгөө одоо орон гэрээ амьдралаа алдсан тохиолдлууд манай улсад ч гэсэн маш их байдаг. Тэгэхээр тэр тал дээр ч гэсэн сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ дугаарыг та бүхэнд бэлтгэж бас хүргэлээ. Өнөөдрийн дугаарын мэдээлэл миний хувьд бол бүр үнэхээр сонирхолтой санагдлаа. Яг л одоо кино шиг кинон дээрээс л ер нь ийм зүйлийг бид нар харж ирснаас ингээд бодит болсон зүйлийг өнөөдөр ингээд яриад сууж ийн гэхээр хэсэг хугацаанд бол орчноосоо хүндэрөөд энэ сэдвт бол нэлээд одоо бас уягдлаа. Сонсогч та бүхэнд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн энэ яригдсан сэдв дээр мэрэгчлэтнүүд юу гэж дүгнж байгаа талаар яриад тэгээ энэ удаагийн дугаараа бас өндөрлөе. За тэгэхээр зүүн өмнөд Азийн бүс нутагт тогтворгүй байдал, сул засаглал үргэлжилж байгаа нөхцөлд бол энэ төрлийн гэмт хэргийн бүлэгмүүд оршсоор байх болно гэж үздэг юм байна. За түүнээс гадна ирээдүйд сорилт болж гарч ирж байгаа зүйл нь юу вэ гэхээр за аль улсаасаа дарамт шахалтыг бол байнга одоо үзүүлж авах хэрэгтэй. За мэдээлэл солилцоогоо одоо байнга одоо сайжруулж авах хэрэгтэй. За авилга, ядуурал гэх мэт үндсэн шалтгаануудыг одоо улсаас нь засгийн газраас нь одоо шийдэх ёстой гэсэн ийм нэг томоохон зүйлүүдийг дурдсан байсан. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Өөрийн хэмжээнд мэдээлэл та бүхэнд хүргэлээ. Та бүхэн амралтын өдрөөрөө Look TV болон Univision-ийн Монгол багцаас гэмт хэргийн цуврал олон ангит баримтат киног үзээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд хэдүүлээ энэ хагасан өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.